Тэгэхээр Евразийн хилцээрийг байгуулахдаа бас засгийн газрын зүгээс маш их хандсан яг энэ тамхины асуудал дээр илрээд байна. Угаасаа Казахстан гэдэг улс орноос манай импортын бас тодорхой хувь нь яг энэ тамхин бүтээгдэхүүн дээр байгаа нөхцөлд яг ийм хариуцлагагүй байдлаар энэ хилцээрийн хүрээнд импортын татвар тэглэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний жагсаалт оруулсан нь бол одоо маш хариуцлагагүй явдал боллоо гэж үзэж байгаа. Тэгээд ер нь сүүлийн үед бол энэ манай засгийн газраас орж ирж байгаа хуулийн төслүүд дэвшүүлж байгаа одоо энэ хөтөлбөрүүд энэ төр дээр ийм хариуцлагагүй алдаанууд маш их гарч байна. Тэгээ уул нь бол одоо энэ төрчин данхаагаал байдаг энэ төрийн захиргааны албан агчдын тоо олшроол байдаг. Тэгээ уул нь бол ингээд гарч байгаа бүтээгдэхүүн ядаж одоо энэ улсын хуралдаа оруулж ирж байгаа тэр бичиг баримтууд нас нэг боловсруулалтын төвшөнд нэг айтаахан юм орж ирмээр байх юм. Гэтэл тэгээд ийм болох бүдүүлэг алдаа гараад тэгэл дараа нь энийг нь одоо улсын хурал яаралтаагаар хилцээл. Тэгээ одоо бид нар чи ингээд он удаан жил тамхин бүтээгдэхүүн дээр галийн татвар өндөр хувь хэмжээнтэйгээр ноогдуулж ирж хагаад одоо тэгээд бүтнээр нь тэглээд тэгээд одоо онцгой албан татварыг ийм хоёр хэлбэрээр авдаг одоо ийм татврынхаа бодлогын бас ийм гормыг өөрчилж штэ. Тэгэхээр ингээд ийм хариуцлагагүй алдааны улмаас ийм сонин одоо болох шийдэл рүү орж байгаа ч гэсэндээ бас л асуудал юм. Тэгэхээр ер нь бол цаашдаа бол одоо энэ засгийн газар энэ боловсруулж байгаа бичиг баримтууд дээрээ тэгээ одоо эсвэл одоо янз бүрийн ашиг сонирхол ороод идэх юм уу яахлаараа ийм алдаанууд гараад идэх юм те яахлаараа энийг нь тэгээ дараа нь улсын хурал ингээл ийм яаралтай гормоор яаруу санд руу батлахгүй бол болохгүй эс бөгөөс одоо ингээл энэ хилцээр үйлчлээд эхлэх юм бол ийм асуудал үүсчлээ энэ төр гэл тэгээ яагаад ингээд их хурал энэ дээр нь ингэж хуралж явах хэрэгтэй юм би бас ойлгохгүй л байгаа да. Тэгээ энэ Евразийн хилцээрт энэ тамхин бүтээгдэхүүнийг тэр чөлөөлөгдөж байгаа барааны нэр төрөлд оруулсан субъектуудыг нь бол ер нь олж тогтоогоод тэгээд ер нь бол одоо бид нар эзэн холбогдогч тэр хариуцсан этгээдүүдтэй нь бас хариуцлага тооцох ёстой шүү дээ. Тэгэхгүй тэгээ энэс чинь болж ингээл улс орноороо янз бүрийн тодорхой бус байдалд ороод энэ гайлаа яах юм, энэ онцгойгоо яах юм тэр гэл бас л бөө хилцүүлэг юм ойлгомжгүй байдал үүсэж байгаа. Тийм. Тэгэхээр одоо болохоор одоо манай онцгой албан татвар ийм хоёр горимтой болж байгаа. Үүний улмаас галийн албан татврынхаа 30%-ийг нөхөхийн тулд одоо үнийн дүнгээс 30% онцгой албан татвар ноогдуулад тэгээд дараа нь нэгж бүтээгдэхүүн дээрээ тамхины хяналтын тухай хуульд одоо хуульд дагалдсан хуулийн одоо өнөөдөр үдээс хойш орж ирэх хуулийн дагуу нэгж бүтээгдэхүүн дээрээ бас ийм онцгой албан татвар ноогдуулаад ингээд ийм дэглэмтэй болж байгаа тамхин бүтээгдэхүүн дээр тэгээд энэ Евразийн хилцээрийн хүрээнд энэ асуудлыг оруулж ирсэн тэр хариуцсан эцдүүдтэйгээ бас засгийн газар хариуцлага тооцооч яа л гэж хүсэх байна. Менцэгийн сайд хариулъя. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Энэ субъектуудтай хариуцлага тооцох зөв. Энэ Монгол Улсын тэргуун шалрал сайд, эдийн засгийн хөгжлийн сайд ган төмөр Евразийн хилцээрийг хамгийн сүүлийн байдлаар эцэлэн тохирсон юм байна лээ. Тэгээд тэр тохирсон хилцээрийн дагуу та бид их хурлаар баталсан хилцээр байгаа. Тэгээд ийм алдаа гарсан байна. Энийг засгийн газар залруулж энэ хуулийг оруулж ирж байгаа. За жаргалан гишүүн. За Евразийн хилцээр ган төмөр сайдаас ч өмнө бас хилцэгдээд явж исэн баха. Тэгэхээр хэдүүлээ одоо юм нэг бичил улс төрчлөлтөө болоод тийм чи Монгол төрийн ажил явж штэ. Тэгээ цаана нь болохоор одоо ингээд бас юм бүхэл бүтэн одоо нийгмийн нөлөөлөл энэ трийг бас тооцож үзэх ёстой штэ. Тэгээд ийм ярихлаар урдаас ийм улс төржөөд ах юм. Тэгээ таад одоо тэгээ дөрөвнөөс хойш тэгээ мэдсээр юм байж ш тэгвэл өнгөрсөн хугацаанд нэг яаралтайгаар энэ хуулиа оруулаад ирэх нь яасан. Ягаад заавал ингээд наадам дөхүүлээд тэгээд энэ одоо их хурлыг бүр ингээд ямар ч зогсоо зайгүй хуралдуулаад ингэж оруулж ирж байгаа юм бэ. Зөндөө цаг хугацаа байлаа шүү дээ алдаага залруулахад. Тэгээд засгийн газар ер нь юу хийж ийсэн тэгвэл тэр хугацаанаас хойш над хамтарсан засгийн газар чи огцроод даруй 1 жилийн хугацаа өнгөрлөө шүү дээ. Бүгдээр л мэдчихэл байгаа шүү дээ. Тэгээд 1 жилийн хугацаанд юу ч хийгээгүй юм байж ич одоо тэгэл нэг эзэн холбогдогчийн олж илрүүлж гин 1 жилийн хугацаанд та нар л байсан биз дээ. Тэгээд тэр одоо яагаад ингэ заавал наадам төхүүлсэн байгаа энэ цаг хугацаан дээр ингэж яаралтай маралтай энэ төр гэж авчирж байгаа. За үгэлээ. Оцронгийн намын чимэг. За өнөөдөр